имчилгээр яах гэж байгаа вэ гэхээр ингээд дайрын сарын хугацаанд өөрийгөө эрхлүүлж өөрийгөө баярлуулж авсан зүйлс болон нандин хүмүүс надад үнцэнтэй хүмүүсээс маань надад ирсэн бэлгэнүүдийг танилцуулах гэж байна. За эхнээс нь болохоор би өөрөө өөртөө авсан зүйлүүдийг танилцуулъя гэж бодож байна. Нэгдүгээр би задлцын хайр цэгнээс нь гэхдээ задлаагүй байгаа. Ийм лацтай байгаа. Тэгээд энэ болохоор Derma Acne Toner гэж байгаа байхгүй. Энэ Comer байгаа байхгүй юу? Тэгээд ингээд тонер байгаа штэ. Тэнгүүд serum, night cream. Одоо night биш зүгээр л крем хоёрт байгаа. Хамгийн ихний ээлж нь өөртөө авсан арьсны ингээд 3 бүтээгдэхүүн байна. Дараагийн зүйл нь болохоор ийм үсний тос серум авсан коллагентэй, ботокстэй, кератинтэй ийм үсний тос серум авсан. Үснийхээ үсээ угаасны дараа үснийхээ үзүүр төрхөж болно. Эсвэл ингээд үс одоо ингээд саранцлагдаад идэг штеп. Тэгэнгუთ тэрийг дарж өгнө. Тэгээд үсний үзүүрийг одоо нэг салаалхаас урьдчилан сэргийлнэ. Тэгээд нойтонд нь түрхэж болно. Нойтонд нь түрхэх юм бол гэхдээ арай л үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээд бас хуурайд нь түрхэж болно. Хуурайд нь түрхэх юм бол одоо нэг юм эндүүтгэхээс өмнө синстэж одоо нэг үсийг аягүй сайн хамгаалж өгнө гэсэн үг. Тийм. Тэгээд ийм тос авсан. Тэгээд энэ нь амар хөөрхөн. Ийм савлгаанаад аягүй таалагдсан. Аягүй нэг тийм чамин. Дараагийн өөртөө авсан зүйлс бол Тэмүгээс юм захиалсан би. Тэмүгээс юм захиалж үзсэн. Аюу хөөрхөн ирдэм билээ заяа. Ruby-гийн бичлэгийг үзээд Ruby-гийн бичлэгэн дээр юм Gentle Monster-ын Jenny-гээ зүүсэн нэг тэмшил байсан баггүй. Тэгээ би тэр шил ямар гоё шил вэ гэж хараад тэгээ би тэр шилийг авмаар байсан гэхдээ тэр амар үнэтэйсэн. Нэг шил сая 600 700 гэжсэн. Тэгээ би зүгээр л нэг гоёлын шилийг сая 600 700-аар авах арайч баян малчааг байна. Тэгээ тэгэнгუთ нь табоогоо сайжруулсан. Табоо дээр болохоор зүгээр одоо би нөө яг тэр Gentle Monster-ын шилийн одоо A copy эсвэл B copy гэж ярьдаг шүү дээ. Тийм биш би зүгээр л яг тэр шилтэй төстэй тийм юм хажуу талдаа энэ одоо энийг чи юу гэдэг вэ? Хажуу талынх нь энэ юмн дээр юм чарамтай чимэглэлтэй л шил амаар байсан аахгүй юу? Тэгээд тиймэрхүү шил хайж үзсэн. Тэгсэн чинь табоо дээр болохоор 40 он гэжсэн баггүй 40 он ч болохоор 20 хэдэн мянган төгрөг. Тэгээд Тэмүүдээр харсан чинь би 13 мянган төгрөгөөр тийм хажуу талтай юм шигтгээтэй тийм шил олоод тэгээд би тэрийг авсан. Ийм пакэж дээрсэн бай. Энэ дээр ингээд хаяг маягнд байгаад тэгээд ийм пакэж дээрсэн тэгээд би задлалцыг ингэж амгаа. Энэ шилэн заяа. Тэгээ нүг эвдрэл гэмтэлгүй ирсэн надад айгу таалагдсан. Ийм шилэн. Хажуу талынхан чарм юм. Тэгээ энэ зүгээр гоёлын шилэхгүй юу? Тэгээ би энийг бодсон. Одоо ингэ нүрэ будж штэ. Тэгэнгуутаа ингээд үсээ ингэж боож байгаа. Одоо юм 70-30 хуваагаа заяа. Тэгээ ингэж боож байгаа. Тэгээ ингэ гээлтэй. Тэгээ ингээд энэ хойдол нь болохоор гэлж жонгот энэ ингэ месси бан заяа. Ингээд юм нүрэ будцсан. Тэгээ ингэ гэлтцэн. Тэгвэл ямар гоё харагдах байх гэж би бодсон. Дата нэг юм шил авсан. Тэгээ нөгөө нэг энэ талаас гэрэлтүүлэг маань шил зөхөөд байна л та. Нүдэрл харагдаж штэ зүгээр юм ring light. Надад зөнөө таалагдсан. Дараагийнх нь болохоор бас Тэмүгээс захиалсан зүйлс байгаа. Яа, дэрэл. Би дэрэлтэй болохыг 2 жил хүслээ. Тэгээд онгойлгонгууд тогтоо ийм заяа.
I believe I can fly. I believe I can touch the sky. Юм олон төрлийн хушуутай. Тэгээд энэ нүрээ амар хөрх юм тагтай заяа. Тэгээд ингээд хүчийн тохируулж болдог. Тэгээ нэг ийм бэрэл авсан байна. Дараагийнх нь бас Тэмүгээс захиалсан зүйл байгаа. Цаг захиалсан. Ийм арьсан ийм материалтай. Тэгээд зайтайгаа ирсэн юм болов уу, зайгүй ирсэн юм болов уу шалгаадах. Зайгүй л юм шиг байна. Зайтай. За одоо цаг идүүлж байна. Одоо цаг идүүлж байна. Одоо цаг 7:17 болж байна заяа. Цагаад харуулцгаа. It's so cute. За ингээд Тэмүгээс захиалсан зүйл ингээд болоо зүгээр ингээд сонирхож үзсэн. Нэмэлт хичээл болоход бассейн судалж байгаа. Тэгээд усны хуцсан ил задгаа хуц байхыг хүсээгүй. Нэг тийм бүх юм халахлагдсан байгаасаа гэж хүссэн. Тийм болохоор би зүгээр юм jumpsuit авсан. Би бас энийг Монгол одоо онлайн дэлгүүр гэх юм уу? Монголын онлайн дэлгүүрээс захиалсан. Нэг юу яадаг? Бүх бараа нь бэлэн байдаг. Гэхдээ ингээд онлайнаар захиалж болдог. Тэгээ бараагаа захиалах юм бол 2-оос 6 цагийн хооронд хүргэгдэж ирдэг. Тийм Монгол онлайн дэлгүүр байсан. Тэгээ ингээд бодит зураг мураг ингээд бүх юм нь орсон. Тэгээ ингээд сэтгэл ревю энтер нь байдаг. Яа би нэг яагаа ичваа. Тэгээ би засаад яард юм. Йоо, энд нэг юм цахилгааны одоо ийм ингэж татдаг юм байгаа хгүй юу? Тэрийг аваачид өөрийнх нь цахилгаанд нэг орооцолтуулаа ичлээ. Харагдаж байна уу? Фак би энийг эвдэлчих үү дээ. Йоо би инэрлээ. Боо юм болсон усны хувцас маань энэ байна. Шорт нь заяа. Ийм шорт. Өмссөн байхад нэг юмрх орогдно. Тэгээ эндээ ийм парлантай. За одоо ингээд шууд ер нь бол бэлгнүүд эхэлж байгаа заяа. Надад төгсөн бэлгнүүд. Энэ биеийн мист, биеийн тос хоёр. Амар гоё юм шүү дээ. Манай баясал нэ төгсөн юм. Манай ээжийн бэлгэлсэн цамц байна. Хөөхөн цамцаа үзтээ. Ингээд ийм Монгол гэр уул, тэгээ тэмээ, мөр, тэнгэл хонь, тэгээд ийм гоё цамц ээж манай найзлаа битэр тосоор нь бэлгэлсэн. Тийм. Яа. Дараагийнх нь болохоор манай хадам ээж бэлгэн зэв. Ийм Монгол цамц. Тэг ингээд ийм мөртөө бүсэлдэг болонгууд ингээ яг ийм 9 цаг шиг амар гоё харагддаг. Тэг бас энийг манай хадам ээж манай найзлаа битэр тосоор нь бэлгэлсэн, авч өгсөн. Тэгээд бас манай хадам ээж бэлэг ийм хүүрдэг байна. Ийм бэгэн цаг үртэй ийм хөрхөн хүүрдэг бэлгэлсэн. Тэгээд дахиад манай хадам ээж бэлэг. Тэгээд ийм хажуу талтай ийм керматай. Тэгээд өнгөн амир хөрхөн. Материалнаас амир хөрхөн. Бас ийм юу богэн. Тэгээд яг үний би KFC идэж жагаад
KFC-ний махын унгатан чи ингээд тосолцсон. Тэгээ нэг яаж ирлээ. Бас юм хөрх юу бүгэнэ. Баярлаа. Тэгээд цагаан сарын битүүр тос цамц авч өгчөөд миний охин энэ өстө хөрх юм байна гэд надаа ийм шанх авч өгсөн бас. Хадам ээж байгаа жоохон шатаачихсан. Шанх байна. Хөрх маац. Өстө чам өстө хөрх харагдаж ин гэд аваа гэсээр хатамж өгсөн. За тэгээд дараагийн зүйл нь болохоор Стенли байна. Хөрхөн цүнхтэй. Тэгээд энд нь ингээд юм юмнуудаа хийж болох юм бас хөрхийн керматай. Тэгээд цүнхтэй хамт Стенли манай найз залуу бэлгэлсэн байгаа. Тэгээд ойр үед өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт маань бол миний iPad байсан. iPad-тэй ер нь болох юм байна гэж нэлээд эртнээс бодсон. Тэгээд сая энэ өвөл iPad-тэй болсон. Ийм лөнгөтэй. Air 5 байгаа. За жарын нэг ингэчи. Тэгээд энэ хэсгээр нь болохоор нэг wishlist-ийг тавьсан. Тэгээд 2025 will be my year. Гэнгэт юм. Пэттэй болсон. Энэ бол миний өөртөө оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Тэр ингээл ойр үед авсан, өөртөө авсан хүмүүс надад бэлгэлсэн зүйлүүд маань ингээд дуусч байна. За тэгээ миний бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа. Thank you so much for watching me. Bye bye. Баярлалаа.